Намайг даваад оржийн Цолмон гэдэг би 1988 онд тэр үеийн Зөвлөлт улсын Ленинград хотын хүүхдийн эмчилгээний дээд сургуулийн хүүхдийн эмчийн мэргэжлэр төгсөж ирсэн. Одоо мэргэжлэрээ би 35 дахь жилдээ ажиллаж байна. 7 одоо эмнэлгийг 2011 онд үүсгэн байгуулад одоо хүртэл ажиллаж байгаа. Үүнээс өмнө их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн эмч, харшлын эмчээр 23 жил ажиллаад би хувийн хвшилд гарсан. Тэгээд одоо хувийн хвшилдээ би 13 дахь жилдээ ажиллаж байна. Биднэрт хэрэгцээтэй мөртлөөсөө хамгийн их дутагдж идэг витамин бол ганцхан манайд ч биш. Ерөнхийдөө дэлхийн нийт бол одоо витамин D-гийн хэрэглээлүү бол аюул сан хандсан байгаа байхгүй. Яг л энийг маш хэрэгтэй гэдгийг одоо бүр дэлхийн нийт хүлээн зөвшөөрчихсөн. Витамин витамин гэхээсээ илүү дааврын түвшинд авч үздэг болсон. Витамин D-гийн хэрэглээ оролцдоггүй эргэтэн систем биднэрт бол байдаггүй. Монголд бол маш их дутмагчтай байдаг нэг шалтгаан нь бидний өөрсний амьдралын хэв маяг, идж байгаа хоол хүнс, газар зүйн байралтай холбоотой. Тийм учраас хүүхэд гэлтгүү насан туршид ч гэсэн насан туршдаа витамин D-г тодорхой тунгаар бол хэрэглэх ёстой. Бүх салбар, бүх одоо үйл ажиллагаанд оролцдог гэдгийг нотолсон учраас витамин D-г бид нар тодорхой ямар тунгаар хизээ яаж уух вэ гэдгийг эмчээсээ зөвлөгөө аваад яг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Өөрсөндөө хүүхдэд бол ялангуяа ямар ч төвөггүйгээр өөрт нь өгөхөд төвөггүйгээр тогтмол цагт өгөөд бүр заншчих хэрэгтэй тийм витамин байдгийг. За эрдэс бодисын хувьд бол мэдээж бидний амьдралын хэмэнд оролцдог түгээмэл хэд хэдэн витаминууд эрдэсүүд бий л дээ. Тэрэн дотроос төмрийг бид нар энэ дээр тогтоох ёстой. Төмөр бол эсийг хүчилтөрөгчөөр хангаж идэг. Цусны улаан эсийн нэг хэсэг нь болох гемоглобин гэдэг уурга байдаг. Тэр уургийн нэг хэсэг нь бол төмөр байхгүй юу? Тэр төмөргүйгээр бид нар эсийгээ одоо хүчилтөрөгчөөр хангаж чадахгүй нь эсийн үйл ажиллагаа доголдох нэ гэсэн үг. Бага насны хүүхдэд бол ялангуяа төмрийн дутмагшил их тохиолддог. Энийг бол одоо тодорхойлоход бол амархан болцсон. Шинжилгээг өгөөл тодорхойлчихно. Тэгэхээр төмөр дутлалын цус багталтууд тохиолдох юм бол эмчнэр өөрснөө ямар төвшөнд тухайн төмөр дутлалын цус багталт байна гэдгийг онцлоод эмчнэр бас туншлыг хэлж өгдөг.